Исаягийн тухай. За. Исая бол Библиэлд гарч байгаа иш үзүүлэгч. Эзний үгийг дамжуулж Израилийн ард түмэнд тунхаглаж байсан юм хүчрхэг иш үзүүлэгч байна. За тэгээд иш үзүүлэгч Исая болохоор манай эртний өмнөх 740-с 680 оны хооронд амьдарч байсан. Исаятай холбоотой Библийн номууд, ишлэлүүд бол за хуучин гэрээний Исая ном гэдэг өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Исая ном бол тэр чигээрээ байж байгаа. Юуны 2 дугаар хаадын 19-с 21 дээр бас гарч байгаа. 2 дугаар шаштрын 26-гийн 22 дээр 32-ын 32 дээр бас энэ Исаятай холбоотой энэ ишлэлүүд гардаг. За тэгээд энэ Исая иш үзүүлэгч маань өөрөө Израилийн ард түмэнд тунхаглаж байгаа тэр бурхны шийтгэлийн талаар, бурхны үгэнд дуулуургүй байснаас ирэх тэр шийтгэлийн талаар тунхаглаа зогсохгүй. Израилийн ард түмэнд бурхнаас ирэх тэр найдварын талаар, нэгүслийн талаар бас тунхагласан байдаг. За тэгээд Исая маань бол өөрөө 66 бүлэгтэй. Энэ Исаягийн бичсэн загтал нь өөрөө 66 бүлэгтэй. Ийм ном баг. За тэгээд өнөөдрийн энэ үг номлол манаас жоохон өргөмс байдлаар явна. Би яг энэ презентацийн дээр бас 2 видео бэлдсэн. Тэр 2 видеон дээр болохоор яг Исая номын талаарх товч өгөөд тодорхой, маш ойлгомжтой гэдгийг анхааруулж эзний шүүлтгийг тэдэнд сануулж байна. За дуугийн сайн нэг ялцлах гэдэг. Одоо дуу. Иш үзүүлэгч Исаягийн ном. Исая нь Израилийн хаант улсын эцсийн цаг үед Иерусалимд амьдарч байсан бөгөөд Тентхийн болон Юдагийн нутгийн ноёдод хандан эзний үгийг дамжуулдаг нэгэн байв. Энэ бүхний ихэнд тэрээр Израилийн авилагч ноёд эзний гэрээг умартан тэрсэлж байгаадаа шангаа хүртнэ. Хэрэв тэд хуурамч шүтэн шүтэж ядуусыг дарлахаа зогсоохгүй бол Бурхан Ассир, Вавилон зэрэг хүчирхэг гүрнүүдээр Иерусалимыг шүүн гэдгийг анхааруулж эзний шүүлтгийг тэдэнд сануулж байв. Гэвч залгуулад найдвар байгаагч мөн сануулсан. Эзэн гэрээн дэх амлалтаа нэгэн цагт гарцаагүй биелүүлнэ гэдэгт тэр бат итгэж байсан юм. Давид хааны удмаас хаан төрж Бурханы хаанчлал төгс ялж Израильчууд Синай ууланд байгуулсан гэрээгээ бүрэн сахиж Авраамд өгөгдсөн амлалтынхаа дагуу өөрийн аврал, ивэлээ бүх үндэстэнд түгээх болно гэж тэр бат итгэжээ. Энэхүү итгэл нь л түүнийг Израильчууд болон тэдний ноёдын ялзарлын эсрэг тэмцэх үндсэн шалтгаан нь болж байв. Энэ ном уран зохиолын маш нарийн бүтэцтэй. Хамгийн энгийнээр харахад 1-с 39 дугаар бүлэг нь 3 хэсэгт хуваагддаг. Энэ хэсэг бүхэлдээ Исая Израиль дээр буух шүүлтийн тухай сануулдаг бөгөөд эцэстээ 39 дугаар бүлэгт Иерусалим бүрэн сүрж ард иргэд нь Вавилон цөлөгдөж байгаагаар дуустдаг. Гэвч 1-с 39 дугаар бүлгийн энэ хэсэгт цөллөгийн дараач эзний гэрээний амлалт биелэх болно гэсэн найдвар тунхаглагдсаар байдаг. Тиймээс 40-с 66 дугаар бүлэг энэхүү найдварыг өртөөлүүлэн үргэлжлүүлдэг. Энэхүү видеогоор хамтдаа 1-с 39 дугаар бүлэгт анхаарлаа хандуулцгаая. 1-с 12 дугаар бүлэг Иерусалим дээр буух шүүлт болон найдварын тухай Исаягийн үздсэн илчлэл төвлөрдөг. Исая энэ хотын ноёдын мухар сүсэг, тэрслүү болон шудраг бус байдлыг буруушааж эзэн өөр үндэстэнд Израилийг эзлүүлнэ. Энэ нь Израильд шингэсэн бузар бүхнийг цэвэрлэн шатаах гал мэт бөгөөд гимээ хайж эзэн рүү эргэсэн хүмүүсийн шинэ Иерусалимыг байгуулахад зайлшгүй чухал гэж Исаяг хэлж байв. Түүний хэлснээр Бурханы хаанчлал төгс ялах үед бүх үндэстнүүд Иерусалимийн сүмд ирж эзний шудраг ёсыг ойлгож дэлхий даяар амар амгалан тогтох ажээ. Хуучин Иерусалим ариутгагдан шинжлэгдэх тухай энэ санаа номын турш олон дахин давтагдан гардаг бөгөөд тухай бүрдээ улам наривчлан тодорсоор байдаг. Энэ дид хэсгийн төвд байрлах 6 дугаар бүлэгт сүм дотор хаан сэнтий залрах Бурханыг Исая харсан тухай өгүүлдэг. Эзнийг тойрон тэнгэрлэг биетүүд байх бөгөөд тэд бүгд эзэн бол ариун гэж хашгирхаж Исая гинт өөрийгөө болон Израильчуудыг ямар гэмт бузар болохыг ухаарч Бурханы ариун чанарын дэргэд үхэж сүрэх юм байна гэдгээ ойлгов. Эзний ариун чанар шатаж буй нүүрс мэт түүнийг шатаах боловч устгасангүй.
Харин гинт бузраас нь цэвэрлжээ. Исая энэхүү сонин явдлыг гайхан байх зур Бурхан түүнийг хэцүү өргөт томилон явуулдаг. Тэр удахгүй ирж буй шүүлтийн тухай тунхаглах бөгөөд эргэж буцах нь нэгэнт өнгөрсөн. Израильчуудын хувьд түүний энэхүү анхааруулга тэдний зүрхийг улам хатууруулж байв. Харин Исая эзний төлөвлөгөөнд итгэсээр л байв. Израильчууд тайрдас мэт савчигдан талд шатаж түлэгдэн үлднэ. Гэвч тэр шатсан үндсийг эзэн хараад ариун үр гих бөгөөд амьд үлдэн гэжээ. Энэ нь найдварын өчүүхэн дүл юм. Гэвч тэр ариун үр гэж яг юу юм болоо? 7-оос 12 дугаар бүлэг дээр энэ асуултын хариу гардаг. Исая Давидын удам Иерусалимийн Ахаз хааныг буруушааж түүний уналтыг зөгөндөг. Ассирийн агуу гүрэн довтлон ирж Израилийг нурааж газрыг нь талхлана гэж эзэн айлдав. Гэвч найдвар би эзний Давид хаанд өгсөн амлалт биелэж Имануэль гэх шинэ хаан ирж сүрлийг төгсгөх болно. Имануэлийн хаанчлал эзний хүмүүсийг харгас дарангуулагч гүрнүүдээс чөлөөлөх болно. Исая тэр хааныг Давидын хуучин үндэснээс ургах шинэ мөчөр гэж дуудсан байдаг. Тэр хаан эзний сүнсээр хүчрэгжин шинэ Иерусалимыг захирч ядуус шудраг ёсыг тогтоох бөгөөд тэрхүү аврагч хаанаас бүх үндэстэн суралцаж түүний хаанчлал бүх бүтээлүүдийг шинчлэн амар амгаланг тогтоох болно. 1-ээс 12 дугаар бүлгийн төгсгөлд бид шүүлтийн тухай Исаягийн сануулга болон хожимын найдварын талаар зөв ойлголттой болно. Харин энэ бүхэн хизээ бэлэх бол? Исая Ассирийн араас гарч ирэх өөр нэгэн гүрэнг харсан. Тэр гүрэн Иерусалимыг довтолж бүрэн устгах болно. Энэ үйл явдал биднийг дараагийн дэд хэсэгт шилжүүлнэ. 13-аас 27 дугаар бүлэгт үндэстнүүдэд ирж буй эзний шүүлт болон түүний найдварыг зургалсан яруу найргийн эмхтгэл байдаг. 13-аас 14 дугаар бүлэгдэр Вавилон болон Израилийн хөршүүдийн сүрлийн тухай өгүүлдэг. Ассирийн хүчирхэг байдал илүү харгас. Ихэрхүү Вавилон гүрэнээр солигдно. Вавилоны хаад өөрсдөө бүх бурхтаас дээр эрх мэдэлтэй гэж тунхагладаг. Харин эзэн тэднийг сүрүүлэх болно. Исая зөвхөн Вавилоныг зөгнөө зогсохгүй, Израилийн эргэн тойрны бусад үндэстнүүдийн тухайч зөгнсөн. Тэдний бардан бөгөөд шудраг бус байдлыг буруушааж тэд хэрхэн бүрэн сүрж дуусах тухай зөгнжээ. Гэхдээ Исаягийн хувьд эзний шүлт Израиль болон бусад үндэстнүүдийн хувьд төгсгөл биш байсныг санаарай. Дараагийн дэд хэсэг болох 24-өөс 27 дугаар бүлэг хоёр хотын түүхийг хүүрнэх найраглал байдаг. Ихэрхүү бардам хотынхан өөрсдийгөө эзнээс дээгүр гэж өнгөрөн шудраг бус болж ялзралт идэгдэн сүрдэг. Энэ хот тэрслүү хүн төрлөختний дүрслэл юм. Иерусалим, Ассир, Вавилон хотуудын дүрслэл бөгөөд бүгд сүрж дуусах хувьтай. Хожим тэдний оронд шинэ Иерусалим байгуулагдаж, Бурхан өөрөө үндэстэн бүрээс аварсан хүмүүсээ хаанчлан үхэл зовлонг нь бүрэн устгах болно. Эдгээр бүлгүүд нь энэ хэсгийн хамгийн оргил хэсэг юм. Түүний хэлж ярьж байгаа зүйл нь түүний цаг хугацаанаас хитээдсэн зүйл бөгөөд эзний шудраг ёс харгас дарангуулагч хаанчлалыг ялж, шудраг ёс амар тайван хайр эдгэрлийг хаанчлалыг тисэж ядан хүлээж буй бүх хүнд зориулагдсан юм. Дараагийн дэд хэсэг нь Иерусалимийн мандан бадрал, уналт, мөхөлд эргэн төвлөрсөн. Энэ хэсэг Ассираас айсан Иерусалимийн ноёд Египтээс тусламж гуйсныг буруутгасан найраглаар эхэлдэг. Ингэх нь хожим муу нөлөөтэй учраа тэрээр зөвхөн эзэнт л найдаж гэмээсээ ирэх нь Израилийн аврал болно гэж хэлжээ. Энэ бүхэн Иерусалимийн дараагийн хаан Хизекигийн үед биелэлээ олдог. Ассирийн цэргүүд Иерусалимыг довтлох болно гэж Исая зөгнөхөд Хизеки хаан эзний өмнө даруугаар ирж ёр бусын хүчээр авраач гэж гуйхад нь нэг шөнийн дотор хот чөлөөлөгдсөн байдаг. Гэвч Хизеки хаан төд удалгүй унаж төгсдөг. Тэр Вавилоноос ирсэн хүмүүст гайхуулах гэж Иерусалимийн ордон болон эрдэнсийн сангаа үзүүлдэг. Энэ нь тэдэнд тал засаж хамгаалалт олох гэсэн арга байлаа. Исая энэ тухай сонсоод Хизекигийн тэнэглэлийг буруушаан. Түүний эхлүүлсэн тэр харилцаа нь хизээ нэгэн цаг түүнээс урван энэ бүх баялагийг булаахаар эргэн ирнэ гэж хэлдэг. 2 дугаар хаадын 24-өөс 25 дугаар бүлгээс түүний зөв болохыг бид уншсан. 100 жилийн дараа Вавилон Иерусалимыг довтолж хотыг сүмтэй нь хамт устгаад Израильчуудыг Вавилон руу цөлж оддгоо. Исаягийн 1-ээс 39 дугаар бүлэг дээр гардаг шүүлтийн тухай сануулга нь ийхүү биелдэг бөгөөд тэр өөрийгөө жинхэнэ иш үзүүлэгч гэдгээ баталлаа. Гэхдээ эзний шүүлт
Иерусалимыг цэвэрлэх, ариун үрийг тарьж бүх үндэстэнг захирах хаанчлаг байгуулах зорилготойг санаарай. Исая номын дараагийн хэсэг энэ найдварыг дэлгэрүүлэх болно. Харин Исая 1-ээс 39 дугаар бүлэг ингэж дуусдаг. За энэ Исая номын 1-ээс 39 дугаар бүлэг дээр гарч байгаа үйл явдлыг та бүхэн харлаа товчлээ. Тэгэхээр энэ үйл явдлаас ингээ харахад улс үндэстнүүдийн одоо хооронд болж байгаа дайн дажны тухай эсвэл улс үндэстнүүдийн хинэн сэргэн мандаж хинэн доройтон унах тэр зөгнөл өөрөөр хэлбэл тэр түүхийн талаар энд өгүүлсэн байна л да. Тэгээ энэ түүхийг бол ерөөсөө Исая өөрийнхөө ур чадвар ухаанаар үзээгүй ариун сүнс бурхан өөрт нь ингэж өөрийнхөө эрх мэдлээр илчлэн Исаягаар дамжуулж энэ Израилийн ард түмэнд өгүүлсэн байна л да. Тэгэхээр яг ингэж Исая шиг жишээ нь одоо ингээд энэ Библийг энэ бурханы номыг харахад бол энэ яавч хүний бичсэн ном биш гэдгийг харагдаж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо хэдийгээр яг энэ Исая гэдэг энэ загтлыг 66 бүлэгтэй энэ загтлыг энэ Исая бичиж байгаа юм шиг боловч үнэн дээр бурхан тэр Исая гэдэг хүнээр дамжуулаад ариун сүнсээр дамжуулаад түүхэнд болох гэж байгаа үйл явдлуудыг уртаас харж бичсэн байгаа байхгүй. Тэгээд энэ 1-ээс 12 дугаар бүлэгдээ тэр Иерусалимийн дээр ирж байгаа шүүлтийн талаар ямар улс үндэстэн босож ирж байгаа тэгээд дарлагдж байгаа, боолчлогдож байгаа тэр юмнуудыг ингээд нарийн гаргаж ирсэн. Тэгээд тэр 13-аас 27 дугаар бүлэгдэр ч гэсэн ямар улс орн те Грек, Моб одоо өөр юу гэдэг Египт, Ассир, Бабилон хэрхэн хүчрхчин гарч ирж хэрхэн эргээд унж байгаа тэр түүхийг бол гаргаж ирсэн. Энэ бол ерөөсө хүний бичсэн ном байх аргагүй. Энэ бол бурхны өөрийнх нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүн төрлөختний түүхийг урдж мэдж харж байдаг бурхны өөрийнх нь бичиж үлдээсэн ном байгаа гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Тэгвэл энэ Исая гэдэг ном одоо яг заримдаа бас яг одоо сүүл одоо гаралдаа 40-с 46 дугаар хэсэг дээр Исая өөрөө өгцөн байхад ирээдүйд болох үйл явдлын талаар ингээд бичсэн байгаа. Тэгээд тэр өгснээс нь хойш тэр үйл явдал ингээд биелж байгаа үйл явдал гарна. Тэгээд энэ тэр модны үндэс гэж яриад байгаа үст те. Тэр Иерусалим ариун үр гэдэг. Тэгээд тэр нөгөө цаагаараа Библич юм бас өөрөө юм ёг дутага илэрхийлж ярьдаг. Тэгээд тэр Израиль өөрөө ингээд тасдагдж байгаа. Тэгээд ингээд үндэс болж үлдэж байгаа. Өөр үндэснүүд ирээд өөрөөр хэлбэл Ассир, Бабилончууд ирээд ингээд эзэлж байгаа. Тухай гарч байгаа хгүй. Ассир, Бабилончууд ирээд. Тэгээд Израиль гэдэг үндэснийг тасдаж аваад тэгээд цөлөөд аваа явж байгаа. Тэгэхдээ бурхан өөрийнхөө төр сонгосон ард түмэн Израилийг устгахгүйгээр тэнцэнээс нь ахин нэгэн ариун үрийг ургуулж гаргах тухай. Энэ дээр нахайлж байгаа тухай гарч байгаа хгүй. Ахин үндэслүүлэх тухай. Тэгээд энэ өнөөдөр бол Израиль үндэстэн бол яг одоо энэ Бабилон Ассирийн үед ч гэсэн ингэж шаргагдсан, устгагдсан юм шиг болж байсан ч гэсэн цаанаа үндэс нь байгаад байсан. Тэгээ энэ Израиль гэдэг үндэстэн өнөөдөр ингээд 2000 гаруй жил өөрийн гэсэн улс оронгүй газар нутаггүй албан ёсны хэлгүй явсан ч гэлээ гэсэн 2000 жилийн дараа буюу ингээд 48 онд ингээд тусгаар улс болоод дэлхийн дайны дараагаар тэгээд тэр дэлхийн дайны үеэр дэлхийн 2 дугаар дайны үеэр Гитлер ч нөөрэ Холокост буюу еврейчүүдийг хоморглон устгаж байсан маа шүү дээ. 6 сая еврейчүүдийг газрын өрсөнд сарчиж айлсан. Бүгдийг эрэм хүүхэд гэлгүй бүгдийг шатааж алж байсан. Химийн хороор алж байсан. Тэгэхээр ийм шийтгэл бас ирсэн байхгүй дэлхийн 2 дугаар дайнд. Гэхдээ бурхан өөрийнхөө сонгосон ард түмнийг устгахын тулд бас л аваад үлдсэн. Тэгээ ингэж их хавчлага дарамт аллагыг туулсан ч гэсэн энэ ард түмэн ерөөсөн мөхөөгүй, устаагүй, алгуулаагүй. Тэгээд тэр ард түмэн өнөг хүртэл байсаар байгаа. Тэгээд 48 оны 5 сард нөгөө тусгаар улс болоод өнөөдөр дэлхийн бас нэлээд хүчрхэг улсуудын нэг болцсон. Маш өндөр хөгжилтэй, технологитой ийм хүчрхэг улс болоод дайснуудынхаа дунд байгаа хэрнээ ялагдашгүй, дийлдэшгүй юм улс болцсон байж. Энэ бол өөрөө цаана бурхан байгаагийн бас нэг тод илэрэл. Одоо 8 сая гаруй хүнтэй илүү. Тэгтэл дээрэс нь одоо ингээд сая хэдхэн хоногийн өмнөхөд Газын зурвасаас Палестинчууд ингээд тэр янз бүрийн террорист бүлгүүд ингээд 1100 пуужин харуулж байгаа хэрэг. Тэгэхээр тэр пуужингуудыг ерөөсө агаараас товтлох одоо пуужингаас хамгаалах тийм системтэй, пуужингийн системтэй нөө. Тэгээ тэр өөрсдийнх нь пуужингийн системүүд нь идэвхжээд ерөөсө тэр олон пуужин харуулж хаад ихэнх нь ингээд агаарт нь устгаад тэр ганц хоёр нь л унсан. Гэхдээ ерөөсө тийм актер байшин дээр унаагүй ингээд дуусчих واخ.
Ихэнх буужингуудын агаарт мосдогчсон тийм автомат системтэй. Тэгээд Израиль амьдарч байгаа хүмүүс бол өөрсдөө дайснуудынхаа дунд амьдарч байгаа юм ямар ч дайн дэжингүй юм шиг амар амгалан амьдарч байдаг тийм хүмүүс. Тэгэхээр ингээд тал бүрээс нь ингээд дайрч давталж террорист үйл ажиллагаа явуулж байгаа тэрсэн яахтагч хүн ингээд байждаг. Тэгээд ийм хүчрхэг усуулсан. Өөрөө цөмийн зэвсэг өмсгтэй. Гэтэл одоо энэ Украиныг тав хүн харж байхдаа Украин яаж ялагдаж хэцүүдэж хамаг зэр зэвсэг юм австуулж хотуудаас өрүүлж байгаа дээ тий. Пуужин хараад л Оросууд ерөөсө Пуужин дөрөв хараад л ингээд дуусчих. Тэгэхээр Израильчууд болохоор ерөөсө ямар ч асуудалгүй дотор хөгжөөл Пуужин харуулсан ч гэсэн ингээд зовлонгоо сууж байгаа. Тэгээд дээрэс нь тэр ариун үр гэж энэ Израилаас гарч ирнэ гэж яриад байгаа нь өөрөө өгөхлөөр Вавилон Асираас хойш ингээд цөлөгдөөд явнаас явсаар яваад энэ түүхэнд өөрөө юу гарч ирсэн гэхэлээ тэр ариун үр гэдэг нь өөрөө бурхан өөрөө хүний дүрд өөрөө ирсэн баг. Есүс Христ өөрөө ирсэн баг. Тэгээд тэр ариун үр буюу Есүс Христ дэлхий дээр тэр зөгнөл явагдаад байгаа. Энэ ингээд даруйд ингээд нүүр царай харагдахгүй нэгэн юм хаан гарч ирж байгаа. Дүрслэл яваад байгаа байхгүй юу? Энд чинь өөрөө цаана хэн яваад байгаа гэхээр нөгөө бурхан өөрөө хүн болж ирээд өөрийн ард түмэнд өөрийнхөө хаанчлалын тухай гэрчлээд яриад өөрөө яг тэр хүн төрлөختний хаан гэдгээ илчилж илэрхийлээд ингээ бох улс үндэстнүүд өөрийнх нь дүр төрхөөр бүтээгдсэн улс үндэстнүүд өөрт нь ирэх өөрлөө нэрх энэ л жинхэнэ бурхан юм байна гэдэг бас дээрэс нь өөрөө шүүлтийг хүн төрлөختнийг өөрөө шүүлтийн тухай яриад байгаа байхгүй. Гэм нүглээс нь болоод бардам их цангаас нь болоод ихэрхэг бузар муугаас нь болоод бурхан өөрөө хүн төрлөختний бүх үндэстнүүдийг юм шүүх тухай зөгнөл энэ Исаи ном дээр яваад байна. Энэ зөгнөл. За тэгээд цаашаага 40-оос 46-ыг нь бас үргэлжлүүлээд харах юм бол тэгээд энэ зөгнөлөөс гадна бас зөвхөн тэр нөгөө нэг хүн төрлөختнийг аврахаар тэр эзэн бурхан өөрөө бууж ирнэ гэдгээс гадна өөрөө энэ хаанчлал нь улс үндэстнүүдийг шүүнэ гэдгээсээ гадна энэ зөгнөлөөс гадна юу харагдаад байна гэхээр тэр дээр улс үндэстнүүдийн мөхөл сэргэлт мандалтын уналтын талаар энд бас зөгнөж ирсэн байна. Тэгээд энд одоо гайхалтай энд юу харагдаж байгаа гэхээр Египт, Моб, одоо Вавилон, Сир гэл тэр улс үндэстнүүд эдгээр сэргийгч гэсэн зүйлд ингээд өгөж өргөдөд энэ улс үндэстнүүд нь өгөө болно гэдгийг урдаас бүр энэ түүхэнд болох үйл явдлыг урдаас ингээд ишүүлээд хэлсэн, зөгнөөд хэлсэн. Тэгээ одоо Библиэс гадуурх түүхийн ном судруудыг үзэх юм бол яг л энэ Библиэлд ишүүлж хийж ирсний дагуу эхлээд ямар ус нь хүчрхэгчл босч ирээ дараа нь унсан, дараа нь ямар ус гарч ирсэн тэр түүхийн номнууд дээр ингээд байж байгаа. Тэгэхээр хардаа ингээд түүхэнд болоогүй дөр улс үндэстнүүдийн талаарх зөгнөл хүртэл нь Библиэлд байгаа тэр нь биелээд бүтсэн байгаа хэрэг. Энэ бол за дараагийн хэсгээ үзье. Хүн ирнэ гэж хэлжээ. Ингээд 39 дэх бүлгийн төсөлд Исаи хэрхэн ирж Иерусалимыг эзлэн хүмүүсийг цөллөхийг зөвнсөн нь бий. Түүнээс хойш 100 гаруй жилийн дараа зөмөл биелээ олсон билээ. Гэвч цоош нь ариутгагдсан Иерусалим хот байгуулагдсан аврагч хаан төрж эзний хаанчлал сэргэн мандан бүх үндэстэн нэгдэн гэдэгт Исаи бат итгэж байна. Ингээд 40-р бүлгээс хойш энэ найдварын тухай өгүүлсэн байдаг юм. Эхний гол хэсэг болох 40-48 дугаар бүлэг Израильчуудыг тайлбарлан найдвар өгсөн дуглаад эхэлдэг. Вавилоны цөллөг дуусаж Иерусалимийн гин уучлагдсан шинэ эрен эхэллээ. Одоо гэртээ буццгаа. Мөнхийн эзэн Иерусалимд хаан тулсаа байгуулан бүхэн төсөнд сүр хүчээр харуулна гэсэн байдаг. Гэтэл хэн энэ бүхнийг хэлсэн бэ гэх чухал асуулт гарч байгаа юм л та. Энэ найдварын үг хэний дуу хоолой байваа? Эдгээр бүлгүүдийг бичсэн Гэвч Исаи ном өөрөө бидэнд арай өөр зүйлийн сэжүүр үлдээсэн байдаг. Номын 8, 29 болон 30 дугаар бүлэгт Исаи Израиль ноёдод гадуурхагдсныхаа дараа шүүлт ба найдварын тухай дэлгэмэл ном бичиж лацтаад ирээдүйн тухай гэрч болог хэмээн дагалдагч нартаа үлдээсэн байдаг. Тэгээд Исаи мөнхийн эзэн тэр үгсийг биелүүлнэ гэдэгт найдсаар нас барсан юм.
1-с 39 дугаар бүлэгт дурдсанаар Исаягийн зөгнсөн шүүлт цөллөгөөр биелэх ёстой байв. Тэр жинхэнэ иш үзүүлэгч байсан юм. Тэгээд цөллөг дуусахад Исаягийн шавнар хуйлмал номыг нээж түүний үгийг өөрсдийн цаг үедээ хүлээж авч байсан аж. Энэ утгаараа уг ном нь Исаягийн өөрийн цаг үедээ ярьсан дуу хоолой болон түүний шав нарын хүлээж авч түгээсэн ирээдүйн хойч үед нь зориулан яриулсан эзний үгээс бүтсэн байдаг юм. Энэ хоёр хувилбарын алийг нь ч дагсан эдгээр бүлгүүдэд Исаягийн үед амласан итгэл найдварын цаг ирснийг тунхаглаж байгаатай бүгд санал нийлдэг. Эзэн зөнгөсөн амлалтаа биелүүлж Израильчууд эзний дуулуурт зарцнаар болж түүний шудраг ёс, хайр инэрлийг түүхээс олж ухааран бусад үндэстнүүдэд бурхан гэж хэн болохыг тунхаглана гэж Исая найдсан байна. Гэвч тийм зүйл болсонгүй. Израильчууд бусад үндэстнүүдэд гэрчлэх нь бүхэл харин ч бүр гомдлон эзнийг буруу шаав. Бурхан бидний зовлон тоодгүй. Тэр биднийг үл ойшоодог гисгээж байв. Вавилон цөлөгдсөн тэднийг эзэнд итгэх итгэлээ алдахад хүргэсэн нь ойлгомжтой. Магадгүй тэр тийм ч хүч чадалтай нэгэн биш юм билүү гэх зэрэг. Тэд мөнхийн эзэн Вавилоны бурхан шүтэнүүдээс сул дорой юм биш үү хэмээн бодож. Тиймээс 41-47 дугаар бүлэг шүүх хурлыг санагдуулдаг. Эзэн тэдний эргэлзээ хардталтанд дараах байдлаар хариу өгдөг. Нэгдүгээрт Вавилон руу цөлөгдсөн нь эзэн тэднийг үл ойшоосон гэсэн үг биш. Харин ч Израилийн гим нүгэлд хариулсан шүүлт юм. Бас хоёрдугаарт Израильчуудыг буцааж нутагт нь авчрахын тулд эзэн Перс гүрнийг хүчрхжүүлэн Вавилоныг эзлүүлж Исаягийн зөгнөлийг биелүүлсэн юм а. Энэ бүхнээс Израильчууд өөрсдийн эзэн бурхнаа бурхан шүтэн төдий биш, харин түүхийг эзэнсэн хаан гэдгийг харах ёстой байв. Вавилон онож Перс хүчрхжих явцаас Израильчууд эзний хүчийг харж түүний зарцнаар болж бусад үндэстнүүдэд түүнийг алдаршуулах ёстой байв. Гэвч 48 дугаар бүлгийн төгсгөл Израильчууд өвөг дээдэс шигэ хатуу сэтгэлтэй тэрслүү хэвээрээ байгааг бид харж болно. Тиймээс тэд эзний зарцнаар байх эрхгүй аж. Гэхдээ эзэн бүх үндэстнүүдийг ивэх зорилгоосоо ухраагүй. Тиймээс эзэн энэ асуудлыг шийдэх шин зүйл хийх болно гэж Исаяд хэлсэн. Ингээд 49-өөс 55 дугаар бүлэг залган үргэлжилдэг. Энэ хэсэгт эзний зорилгыг биелүүлэх нэгэн зарцын тухай бид олж мэдэх болно. Израильчуудын чадаагүйг тэр хийн. Бурхан тэр зарцаа Израиль гэж дуудах бөгөөд хоёр үндсэн даалгавар өгдөг. Нэгдүгээрт Израиль ард түмнийг эзэнт буцааж авчирна. Хоёрдугаарт эзнийг алдаршуулах бүх үндэстний гэрэл болно. Тэр зарц эзний сүнсээр хүчрхэгчин сайн мэдээг тунхаглан бүх үндэстнийг эзний хаанчлалд оруулна. Яг л Исая 9 болон 11-р бүлэг дээр хэлж байсан шиг. Гэхдээ тэр зарцын Бурхны хаанчлалыг авчрах үйл явц нь бидний анхаарлыг татах болно. Тэр зарц гологдож, зодуулж өөрийн хүмүүсийнхээ гарт амиа алдах ёстой аж. Хилсээр буруутгагдан цаазын ял хүртэх тэр зарц үнэндээ өөрийн хүмүүсийн гмийн ялыг үүрч байгаа юм а. Тэр зарцын үхэл нь гэмт тэрслүү хүмүүсийг цагаатгах төлөөс буюу золиос ажээ. Гэтэл нас барсныхаа дараа тэрхүү зарц ахин амьд байгааг бид харах бөгөөд тэр өөрийн үхлээрээ хүмүүсийг зөв даруун болгож ертөнцийн эзэнтэй зөв харилцааг тогтоож өгсөн болохыг бид ойлгоно. Ингээд 54-өөс 55 дугаар бүлэг энэ зарцын үйл хэргийг хоёр янзаар хүлээж авах боломжтой гэдгийг илэрхийлсэн байдаг. Зарим хүмүүс даруугаар гэмт амьдралаасаа иргэн Бурхны зарцын өөрсдийнх нь төлөө хийсэн бүхнийг хүлээж авна. Энэ хүмүүсийг мөн зарцнаар эсвэл үр удам гин 6 дугаар бүлэг дээр гардаг ариун үрийг санаж байна уу? Энэ хүмүүс аврагч хааны хаанчлалын сайн сайхныг хүртэх хувьтай. Харин тэр зарц болон түүний зарц нарыг гадуурхах хүмүүсийг хорон муу гэж дууджээ. Ингээд номын сүүлийн хэсэг болох 56-аас 66 дугаар бүлэгт зарц нь хэрхэн эзний хаанчлалыг өвлөн авах тухай гардаг. Эдгээр бүлгүүд нь номын бүх санааг агуулсан гайхалтай бүтцтэй бичигдсэн байдаг. Энэ хэсгийн төвд байрлах 60-аас 62 дугаар бүлэгт ариун сүнсээр хүчийг олсон зарц эзний сайн мэдээг ядуус тунхаглаж буй гэлтгэх 3 шүлэг бий.
Номын эхнээс л яригдж байсан амлалтыг баталгаажуулж, шинэ Иерусалимд эзний зарцснаар суурьшиж, тэндээс эзний шударга ёс хайр инрэл энэ дэлхийн бүх улс үндэстнүүд рүү урсах болно гэж тунхаглана. Энэ яруу найргийн өмнө баг хойно нь 59 болон 63 64 дугаар бүлэгт гэмээсээ эргэх тухай урт залбирлууд бий. Тэнд мөнхийн эзний зарцнаар эргэн тойрондоо байгаа муу муухай бүхний төлөө харуулсан гашуудж Израилийн гмийг улааж байгаа тухай гардаг. Эзнээс уучлалт гуйн. Түүний хаанчлалыг тэнгэрт байдаг шиг газарт байгууллагдаасаа хэмээн гуйж байгаа залбирал юм. Эдгээр залбирал тус бүрийн ихэн ба сүлд тэр зарц нарын хувь тавиланг, тэднийг хавчин гадуурхагч хорон муу хүмүүсийн тавилантай харьцуулсан хэсэг бий. Мөнхийн эзэн өөрийнх нь төгссөн бүтээлийг мухар сүсэг хорон санаагаар бохирдуулж буй хүмүүсийг шударгаар шүн энэ хотоос үлдэн хөөх болно. Харин гэмт муу байдлаа даруугаар хүлээн зөвшөөрч эргэх хүсэлтэй байгаа зарц нар нь уучлагдсан. Шинэ Иерусалимыг өвлөн авна. Тэд цоо шин бүтээл болсон байх бөгөөд тэр үед үхэл болон зовлон бүрэн үгүй болох ажээ. Ингээд энэ хэсгийн хамгийн захын 2 бүлэг болох 56 ба 66 дугаар бүлгийг харцгаая. Бурхны хаанчлалын шин эрэнд бүх улс үндэстний хүмүүс эзний зарц нартай хамт түүний гэрээнд нэгдэн бүтээгч эзэн аврагчийгаа таних боломжтой. Ийхүү Исая ном Бурхны гэрээний амлалт бүрэн биелж байгаа тухай илчлэлээр төгсдөг. Зарц хааны эдэлсэн зовлонгоор дамжуулан Бурхан бүх үндэстнээс бүрдсэн гэрээнд нэгдсэн гэр бүлийг байгуулж тэр гэр бүлийн хүмүүс нь түүний шударга ёс, шинэ бүтээлүүд болох найдварыг тесэн ядан хүлээж эцэст нь Бурхны хаанчлал тэнгэрт байдаг шигэ газарт байгуулагдах болно. Исая ном ийм агуу найдварыг бидэнд өгдөг юм. Тэгэхээр энд сая сүүлийн хэсэг дээр нь болохоор юу орж ийнэ гэхээр одоо тэр цөллөгөөс хойшоогоо 40-оос 48 дээр найдварын тухаглал явж байгаа. За тэгээд энэний тэр дээдлийн тэр аюун дээр нь нөгөө Исая одоо нөгөө зарим судлаачид юу гэж үздэг вэ гэхээр Исая өөрийнхөө ярьсан зүйлийг ирээдүйдээ очиод тунхагласан бахаа гэж зарим хүмүүс үздэг. Яг тэгэхээр Исаягийн тэр тунхаглаж байсан иш үзүүлэг сайн мэдээний үгээс гадна тэр яригдсан иш үзүүлгийн үг нь өөрөө яасан гэхээр үхснээс нь хойно тэр нь яг ингээд бичигдсэн юм шиг эсвэл тэр нь ингээд биелж байгаа юм харагдсан байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр Б дээр нь буюу Исая өөрөө ярьсан бас шавнар нь бас тэрийг ингэж одоо өвлөж аваад цааш нь дамжуулж тэгээд яг тэр бичсэн зүйлс нь тэр манай эртний 500-аас 530 он гэж байна тийм манай эртний өмнөх 530-аад оны үед тэр өөрийнх нь тэр ярьж хэлж бичүүлээд ингээд хадгалаад үлдээсэн зүйл нь биелж байгааг хараад гайхсан гэж байгаа юм л да. Тэгээ энэ бол илүү магадлалтай гэж. Яг тэгвэл Исая номон дээр өөр дээр нь энэ ишлэлүүд нь бичсэн зүйлс нь байгаа учраас энэ илүү одоо итгэхэд ойр зүйл байгаа гэж. За тэгээд Исаягийн ярьж ирсэн энэ зөвгнөлүүд доторыг ингээд харахаар тэр энэ тэндээс энэ үнэтэй хүн яваад байгаа. Энэ болохоор яг тэр Бурхныг өөрийг нь төлөөлөөд өөрөө ирээд тэр хаанчлах тухай ярьж байгаа. Тэгээд Исая номон дээр өөрийн зарц болсон тэр ард түмэн Израильчүүдийн тухай тэдний сэргэн мандалт уналтын талаар тэнд байгаа хүмүүсийн талаар яриа зогсохгүй Исая энд юу хэлээд байгаа гэхээр бас давхар харь үндэстэн бидний тухай иш үзүүлэг зөвгнөлүүд их яваад байгаа. Тэгээд зөвхөн Израилийн ард түмэн гэхгүй түүнд итгэсэн, гэм нүглээ улайсан, гэмссэн хүмүүсийг Бурхан бас хүлээж авах, өөрийнхөө тэр сонгосон зарцуулах ард түмэн Израильчуудтайгаа нэгтгэж нэгэн тийм том үндэстэн, нэгэн том тийм одоо Иерусалимд нэгэн шинэ гэр бүлийг, шинэ найдварыг бий болгож бүтээж нэгтгэх тухай яриад байгаа. Өөрөөр хэлбэл энэ Бурханд итгэсэн, өөрийнхөө гэм нүглээ улайж гэмшиж энэ Бурханд итгэсэн хүмүүсийг Бурхан өөрийнхөө ард түмэн болсон тэр Израильтай хожим нэгтгэж нэгэн гэр бүл болгож өөрөө тэр хаанчлаад тэгээд өөрийнхөө хаанчлалын тэр хүмүүс болгож авах тухай яриад байгаа байхгүй юу зөвгнөл. Тэгэхээр энэ Исаягийн бичсэн номнуудаас ингээ харахаар зөндөө олон зөвгнөл ингээ биелдсэн хэрнээ яг энэ сүүлийн хэсгийн зөвгнөлүүд хараахан биелж амжаагүй явж байна л да. Тэр зөвгнөлүүд нь юу гэхээр одоо өөрөө ирж хаанчлах тэгээд босод улс үндэстнүүдийг өөртөө нэгтгэхэд өөрийнхөө тэр зарцуулсан Израильтай нэгтгэхэд тэгээд шинэ Иерусалим шинэ одоо энэ ертөнцийг бүтээж байгаа тухай энэ зөвгнөлүүд нь хараахан биелэв. Гэхдээ өмнөх тэр зөвгнөлүүд нь Асир Бабилоны ч юм уу эсвэл тэр Израильчүүдийн сэргэн мандалт уналтын талаар ч юм уу
сүрч байгаа бусад улс үндэстнүүдийн дээр зөгнөлүүд нь бүгд биелсэн байгаа байхгүй. Тэгээд тэр Месая буюу тэр аврагч өөрөө тэр нэгэн хүчирхэг нэгэн хаан ирэх тухайн зөгнөлүүд нь бас өнөө одоогоос 2000 гаруй жилийн тэртээ биелсэн. Тэгээ энэ бүхнээс ингээд харахаар Исаи номоос энэ олон зөгнөлүүд ингэж бүрстэ баабайгуу яв цавгүй ингээд нийлээд биелсэн бол одоо тэр арай биелэж амжааг байгаа зөгнөл нь биелэх нь гарцаагүй гэдгийг харагдаж байгаа. Биелэх нь гарцаагүй. Тэгэхээр тэр зөгнөл нь өөрөө ямар зөгнөл вэ гэхээр бидэнд тэр гайхамшигтай гэмссэн бурхныг таних мэдсэн итгэсэн хүмүүст гайхамшигтай мөнхийн тийм найдвар одоо яг биелэх гээд хүлээгдээд байгаа байхгүй. Тэгээ тэр Исаи номон дээр энэ төгсгөлийн бүлгүүдээр юу гарч байгаа гэхээр бүр тэр бурхны бүтээсэн шинэ Иерусалим шинэ ертөнцид хүн төрлөختөнд тийшээ итгэсэн хүмүүс орохлоор тэр бурхны тэр хаанчил руу орсны дараагаар яг тэнд ямар нэгэн уйлан, хашгиран, цөхрөл, гомдол, өвчин зовлон, өлсгөлэн үхэл гэж юм байхгүй болно гэж байгаа юм. Ямар ч өвчин зовлон үхэл гэж байхгүй болно гэж. Тэгэхээр бурхан хүн төрлөختний нүглээс зовж байгаа энэ уйлан, хашгиран, нулимсыг эцэс болгож дуусгах тийм зөгнөл байгаа байхгүй. Ахиж цаашид тэнд нүглээс болж зовж, өвдөж, үхдэг, уйлах, шаналлах тийм юм байхгүй болно гэж бурхан өөрөө амласан. Тэгээ тэр зөгнөл найдвар энэ 56-аас 66 дахь бүлэг дээр гарч байгаа. Бурханы хаанчлыг өглөх болно гэх. Тэр зөгнөл биелэх болно. Яг тэр 49-с 55 дугаар байгаа ишлэл дээр үндэстнүүдийн хооронд нэгтгээд тэр зарсан өөрөө ингээд гологдож, гадуурхагдаад цаазлуулж байгаа тухай тэр зөгнөл нь бэлдсэн байхгүй одоогоос 2000 жилийн тэртээ. Тэгээ одоо дараагийн дээр 56-аас 66 дугаар зөгнөл биелээгүй. Тэгэхээр энэ номын ихэнх энэ зөгнлүүд биелээд явсаар хагаад сүүлийн хэд хэсгийн зөгнлүүд л арай биелээгүй үлдсэн байна. Тэгээд энэ 56-аас 66 дугаар бүлгийн тэр арай биелээгүй байгаа зөгнөлийн өмнөх тэр 49-өөс 56 дугаар бүлэг дээр гарч байгаа зөгнөл нь өөрөө одоогоос 2000 гаруй жилийн тэртээ бурхан өөрөө бидний төлөө ирээд цовдлогдоод үхээд амьлаад бидний яш итгэлийг зайлуулаад дээшээ явцсан байгаа. Энэ зөгнөл одоогоос 2000 тэртээ биелсэн. Одоо харин дараагийн энэ зөгнөл энэ бүх юм биелчээ одоо ганцхан энэ биелэг үлдсэн байгаа байхгүй. Тэгээ энэ биелсэн юмдаа явахлаар нөгөө гэмгүй нэгэн амтны одоо цусыг урсгаж ингэж дахил өргөдөг байсан нүглийн улмаас хүний нүглийн улмаас бурхантай илрүүлэх ажлыг дахилж хийдэг байсан. Тэгээ энэ ажлыг энэ өөрөө ирж бурхан өөрөө ирээд яг энэ дахил өргөж байгаа юм шиг бидний өмнөөс өөрийнхөө амийг дахил болгож өргөөд тэгээ дараа нь амьлаад өөрийгөө хүмүүст ичээсэн байгаа. Бүх олон үндэстнүүд энэ бурхан руу эргэж аврагдж байгаа. Одоо ч гэсэн харь үндэстэн болсон бид ч гэсэн одоо энэ бурхан руу ингээ эргэж байгаа. Тэгээд сүүлд нь харин шинэ Иерусалим, шинэ дэлхийн ертөнцийг бүтээгээд өөрийнхөө тэр ард түмэн Израильтайгаа бидний нэгтгэх энэ цаг хугацаа одоо яг дөхөж яваа. Хараахан биелээ. Тэгэхээр ер нь хардаа юмны төгсгөл ер нь ойртсон байгаа. Дэлхийн ертөнцийн сүрэл төгсгөл ойртсон. Яг тэгэхээр энэ бүх зүйл биелсээр байгаа л одоо хамгийн сүүлд итгэлгүй хүмүүс үндэстнүүдийг устгаад шинэ дэлхийн шинэ газар шинэ Иерусалимыг бүтээгээд тэнд өөрт нь итгэдэг хүмүүсээ нэгтгэх хаанчлал руугаа оруулах тэр сүүлчийн иш үзүүлэг ингээд үлдчихэд байгаа байхгүй биелэхэд ойрхон. Тэгээ одоо яаж байгаа гэхээр үндэстнүүд ингээд энэ аврагч руу ингээд цугулж итгэж энэ бурхны хаанчлал руу орох юм эрхээ виза бичгээ ингээд авж байгаа. Оршин суух бичгээ одоо авж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл одоо Жахва биднээс бол ингээд харь үндэстэн чиглээ гэсэн тэр бурхны тэр хожим байгууллага тэр хаанчлал руу орох эрхээ авсан хүмүүс байгаа. Одоо Баярмагч бол авах гээд ингээд ойрхон явж байна тийм. Эсвэл яг үүд рүү нэрсэн энэ хавцаа ингээд явж шít. Бид бас болохоор үүдээр нь орцсон байна. Орохоор ингээд бичгээ авсан байж байгаа. Эжээс ингээд араасаа цугаад хүмүүс ирж байгаа байхгүй. Одоо базин юм ч юм уу тийм. Тэгэхээр ийм гайхамшигтай ном байна. Энэ зөгнөлийг өгүүлсэн. За тэгээ энэ зүйлээс гадна яг ингээд зүгээр товчхон нэг хэсэгхэн нэг тийм энэ аврагчийн тухай буюу биднийг энэ нүглээс аварч чөлөөлж, энэ үхлээс чөлөөлж, мөнхийн улс руу оруулах тэр аврагч бурхан өөрөө хүн болж ирэх тэр аврагчийн талаарх нэг зарим нэг иш үзүүлэг энэ Исаи номдоос товчхон аваад үзэх юм бол зөндөө олон иш үзүүлэг байгаа л да. Гэхдээ яг нэг гол иш үзүүлгүүдийг авч үзэх юм бол энд ийм ба. Жишээ нь тэр бурхан өөрөө яг хүн болоод энэ дэлхий дээр ирнэ. Хүн төрлөختнийг хүмүүс биднийг аврахаар ирнэ гэдэг эрэлтийн тухай Исаи номын 40-оос 43-аас 5 дээр байж байгаа. За энийг хэдүүлээ бас гаргаад харъя. За Исаи номын 40
3-аас 5 дээр ингэж байна. Хаширагч нэгний дуу зэлүүд талд эзний замыг бэлтгэцгээ цөөлд бурханд маань их замыг шулан болгохтун хотгор бүр өргөгдөж уул толгод бүр намсаж тахир шулуун инхэл донхол газар нь тэгш тал болгохтун ингээд эзний цог жавхлан илэрч махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь эзний ам айлдсан гэж. Тэгэхээр энэ ингээ уншихлаар их сонь байгаа байхгүй. Шууд ингээд хүмүүс бол сонсоод юм уншаад бол ойлгохооргүй. Яагаад ингээд хашгирагч нэгний дуу зэлүүд газар ингээд эзний замыг бэлтэг гэж хашгирсан юм бэ гэж. Тэгэхээр энэ бурхан өөрөө бууж ирэхээс өмнө хүн болж энэ бурхан бууж ирэхээс өмнө нь өөр нэг элч зарлаг гарч ирээд бурхан ирэх гэж байна шүү гэж зарлах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр нь зарлсан хүн байгаа байхгүй. Тэр нь одоогоос 2000 жилийн тэртээ болцсон. Тэр хүн нь болохоор Иоганн Баптист гэж хүн байсан. Тэр хүн ирээд яасан гэхээр одоо энэ агуу их бурхан цог жавхлан үзэгдэж байна. Хүн ирэх гэж байна гэж өмнө нь тунхаглаж явсан. Тэр хүн толгоогоо цааслуулаад хүсэлтэй яг зөв шударгын төлөө тохирсныхаа төлөө. Тэгээд ингэж тунхагсныхын дараагаар энэ бурхан өөрөө яг Есүс гэдэг нэрийг аваад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ зөвгнөл тэр Иоганн Баптист гэдэг хүнийг төрөхөөс бүр хэдэн зууны тэртээ зөвгнөж хэлсэн үг нь. Дараа нь ингээд яг тэр цаг нь болохоор тэр хүн өөрөө төрөөд энэ бурханыг тунхагсан байна. За тэгээд дээрэс нь энд юу гэсэн гэхээр яг тэр хүний тунхаглалын дараагаар яасан гэхээр яг 5 дугаар ишлэлээр нь эзний цог жавхлан илэрнэ гэж. Тэр эзний цог жавхлан гэхээр бурхан өөрөө бууж ирсэн байхгүй. Тэр цог жавхлан ангаа өөртөө тэр махан биеэрээ хучаад энэ дэлхий дээр хүн болж ирээд тэгээ мах бодтой бүхэн хамтдаа үзэх болно гэж. Тэр үед амьдарч байсан бүх хүмүүс тэр бурханы алдар мэрэгүн ухаан гэж юу байдгийг тэр хүмүүс бүгдээрээ нүдэрээ харж чихээрээ сонсож байсан хамт. Яг махан биеэр ирсэн багт. Тэгэхээр энэ бол түүний эрэлтийн тухай энэ дэлхий дээр өөрөө зарцуулж хүмүүсийг аврахын тулд өөрийгөө золиос өргөл болгож ирэх эрэлтийн тухай өгүүлсэн энэ иш үзүүлэг биелэгдсэн байна. За дараагийн хэсэг дээр нь болохоор түүний мэдлэг тухай. Мэдлэгтэй энэ бурхан өөрөө хүн болж мэдлэгтэй ямар шүү байдлаар мэдлэх юм бэ гэдгийг бас хэлсэн байдаг. За тэгэхээр энэ Исая номынхаа 7 дугаар бүлгийг харах юм бол 7-гийн 14 дээр нь ингэж хэлсэн байна. Тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Тэмдэг өгнө гэдэг нь өөрөө энэ бол өөрөө яг нөгөө хүн төрлөختнийг аврахаар ирж байгаа бурхан өөрөө мөн юм а гэдгийг мэдэх боломжтой тийм шинж тэмдэг баггүй. Тэгэхээр тэр шинж тэмдэгний үг гэхээр үзэгтэн нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрөж түүнийгээ Эммануэль гэж нэрлэнэ гэж. Тэгэхээр энэ бурхан өөрөө хүн болж ирэхтэй яг гэхээр хүнээс төрөхдөө эцгийн оролцоогүй яг онгон эмгтэйгээс өөрөө хэвлийд нь хүүхэд бүрэлдэж бий болж төрөх ёстой байна шүү дээ. Энэ бол ерөөсөө өвөрмөц онцгой тийм шанар байгаа байхгүй. Хэрвээ эцгийн оролцоо байсан бол энэ чинь нүгэл дамжаад байгаа байхгүй. Эцгийн цусаар дамжуулаад нүгэл яваад байгаа байхгүй. Тэгэхээр огт тийм эр хүний оролцоогүйгээр эмгтэй хүний хэвлийд энэ бол гайхамшиг болсон л доо. Эмгтэй хүний хэвлийд тэр хэвлийд үр бүрэлдэж бий болоод тэгээд энэ бурхан өөрөө төрсөн байна. Тэгэхээр өнөөдөр бол өөрөө заавал эцгийн оролцоогүйгээр бас лаборатори хүмүүс хүүхдийг бий болгоод байна шүү дээ. Тэ яг хөө тэр үед бол лаборатори байхгүй. Тэгээ яг энэ бол бурханы гайхамшиг байсан гэдэг нь бас илэрхий харагдаж байгаа. Өнөө үед бол шинжлэх ухааны технологи хөгжөөд яаж вэ гэхээр эмгэгтэй хүний хэвлийд бүр техч их мэх болгоод бүр ингээд шууд хэвлийд нь үр хөврөл бий болгож шít. Тэр бол лаборатори аргаар хүртэл ингээд үр хөврөл бий болгоод ингээд өөр амьтдыг яаж. Тэгэхээр тэр үед болохоор яг ариун сүнс тэр эмгэгтэйг нэгэн онгон эмгэгтэйг бүрхэж аваад ариун сүнс өөрийнхөө тэр хүч чадлаар бурхан өөрийнхөө хүч чадал мэрэгэн ухаанаар хэвлийд нь тэр өөрөө мах ясыг бүрэлдүүлж тэр аврагчийг гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол яг өнөөх олон жилийн тэртээ Исая номон дээр зөвнөж хэлж байсан бурхан мөн байна гэдгийг таньж мэдэх тэмдэг болж өгөгдсөн байхгүй. Тэгээ энэ одоогоос 2000 жилийн тэртээ биелээд тэр Мари гэдэг бүсгүй хэвлийд ариун сүнсний гайхамшигаар эр хүний оролцоогүйгээр хэвлийд нь бурхан өөрөө бүрэлдсэн байна. Тэгээд түүнийг Эммануэль гэж нэрлэнэ гэж. Эммануэль гэдэг нь өөрөө юу гэсэн үг гэхээр бурхан бидний хамт гэсэн үг байхгүй. Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай. Тэгэхээр энэ өөрөө нэр нь хүртэл юм утга учиртай. Хүмүүс бидэнтэй хамт энэ бурхан өөрөө хамт байна гэж ингэж мэдлж гарч ирсэн ба. За дараа нь Исая номын 61-ийн 1 дээр энэ бурхан өөрөө бууж ирээд сайн мэдээ тунхаглана гэсэн ийм иш үзүүлэг зөгнөл байна. Тэгээ энэ бас тунхагласан. Тэгэхээр энэ бурхан өөрөө яг хүн болж ирчээд зүгээр чимээгүй явж байгаад өнгөрчөөгүй харин тэр хүмүүсийг аврагдах бүхий л тэр сайн мэдээг уйггүй 3 жилийн туршид тунхаглаж байсан байна.
За тэгээд 61-ийн 1-ийг харах юм бол над дээр эзэн бурхны сүнс байна. Учир нь зовгчдод сайн мэдээ хүргэж, шансан зүрхтэйг нь эдгэн, озлогчдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тосолсон юм. Намайг тэр илгээсэн юм гэж хэлж байгаа. Тэгэхээр ямар зорилгоор энэ дэлхий дээр энэ бурхан өөрөө аврагч эзэн Есүс хэрэгсэн бэ гэхээр зовгчдод сайн мэдээ хүргэж гэж. Зовсон, ядарсан хүмүүс сайн мэдээ хүргэж аврахын тулд, шаналсан тэр нүглээс болж шаналж байгаа шансан зүрхтэй хүмүүсийг эдгээхийн тулд зүрхийн. Озлогчдод эрх чөлөө гэдэг нь нөгөө гим нүглийн хүлээсэнд ороод озлогдсон те гим нүглээр хүлэгдсэн байгаа тэр хүмүүст гим нүглээсээ салж эрх чөлөөнд гарахын тулд тэр тунхаглаж. Тэгээ тэр янз бүрийн буруу муу зуршлуудаар хүлээстэй байгаа тэр хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд би өөрөө ингэж эзнээс ингэж тослогдож ирсэн юм а гэж өөрөө хэлж байгаа. Тэгээ энэ сайн мэдээг ингэж тунхаглаж ирсэн байна. Энэ сайн мэдээ тунхаглахын тухай Исая намын 61:1 дээр ингэж зөвгөнсөн. Тэгээ энэс хойш ахаад 300 жилийн дараа яг одоогоос 2000 жилийн тэртээ тунхагаа өөрөө хийсэн мэт. Надад итгэсэн хүмүүс амьтаа болно, аврагдана гэж. Намайг итгэн дагсан хүмүүний амьдрал гэрэл гэгээтэй болно гэж өөрөө хэлсэн байна. За түүний үхлийн тухай бас зөвгөнсөн байдаг. Исая намын 52-ыг 13-аас. За тэгээ энд 52-ийн 13-ыг харах юм бол за энэ ингэсэн ба. Үзэгтэн зарц минь ухаалгаар үлдэн. Тэр өргөмжлөгдөж өргөгдөн маш өндөрт гарна. Тэр за тэгээд төрөх нь альва хүнийхээс галбир нь хүний хүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул олон хүн түүнээс болж хэртгэв. Ийхүү тэрээр олон үндэснийг цочоон түүнээс болж хаад амаа амих нь учир нь мдэгүүдэд харах болон сонсоогүүдэд ухруулах болно гэж. Тэгэхээр нөгөө энэ бидний төлөө аврагчаар ирж байгаа энэ нэгэн өөрөө яг хөглөр зэрэмдэглүүлнэ гэж. Зэрэмдэглүүлнэ. Баярлалаа. Тэгэд нөгөө үхэл тушаагдаад зүгээр ингээд хөнөөх биш бүр аюу ихээр зодож шарх сорив болгож зовоосон байгаа хэрэг. За тэгээд 53-ыг нь харах юм бол бас 53 дээр нь бас маш тодорхой тэр үхэхтэй яаж үхэх үү, яаж зэрэмдэглүүлэх үү гэдэг нь бас байгаа. Тиймээс би түүнд ихэстэй хамт хувь ноогдуулж тэр олзыг хүчнүүдэд хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгана гэж. Үхлийнхэн тухай хэлсэн байна. Амиа үхэл рүү асгаж нүгэлтнүүдийн хамт тоологдно гэж. Үхэхтэй яах вэ гэхээр энэ бурхан ганцаараа үхэхгүй нүгэлтнүүдийн хамт тоологдож тэгээд олны нүглийг өөр дээрээ аваад гинтнүүдийн төлөө өөрөө зууч болж өхнэ гэж хэлсэн байна. Тэгээ энэ Есүсийг цовдлоход яасан гэхээр хоёр нүгэлтний хажууд дунд нь цовдлсон байдаг байхгүй. Тэгэхээр энэ бурхан өөрөө энэ дэлхий дээр ирээд үхэхтэй хүртэл үхэгт нь нүгэлтнүүдтэй хамт тоологдно. Хоёр талд нь бас нүгэлтнүүд хамт цовдлогдно гэдгийг бүр олон зууны тэртээ урдж харсан байгаа байхгүй зөвнөлөө. Зүгээр ганцаараа ингэ өлөгч байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энэ юу харуулж байгаа гэхээр хардаа ингэж айхтар нарийн зөвгөнсөн зөвнөл байхгүй өөр шашны номонд. Энэ бол шашны ном биш. Энэ яг амьд бурхан өөрөө яг ирээдүйд бүр энэ аврагч нь бидний төлөө үхэхтэй хүртэл яаж үхэх вэ? Хоёр талд нь хүртэл ингээд нүгэлтнүүд хамт үхнэ гэдгийг хүртэл тодорхойлсон. Энэ бүр тодорхойлсон байна. Нүгэлтнүүдийн хамт тоологдно. Хуучин гэрээ гэсэн үг үү? Тийм хуучин гэрээ. Шинэ гэрээн дээр тэгээд тэр нь биелсэн байгаа байхгүй. Одоо 2000 настай. Тэр нүгэлтнүүдийн хамт тоологж байгаа. Тэр нүгэлтнүүдийг тэр үед Ромын эзэнт гүрэн яасан гэхээр хулгай хийсэн нүгэлтэй шийтгэлтэй тэр үхэх хүмүүсийг хамгийн муу ёрын үхлээр буюу цовдлж алж яасан байгаа. Эхээс төрсөн хувцаар ингээд би нүцгэлээд ингээд нүцгэж аваад хувцыг хуу татаж аваад тэвнгүүтээ гар хөлөөр нь ингээд хатгаад бүх биеийн жингийг энэ хадаасан дээр ингээд өлөж тогтоодог. Тэгээд ингээд чэйжэнд хэлэгчдэг учраас амьсгаа авч чадахгүй. Тэгээд амьсгаа авахын тулд хадагдсан хөлн дээр жингээрээ босч ирж амьсгаа аваад хөлн өвдгөө буцаад доошоо бүрдэг. Тэгээд чэйжэнд хэлэгчдэг учраас уушиг авахд хэцүү. Тэгээд цус нь гоожж бактери чүхдэг ийм аимшигтай үхэл байсан ба. Тэгэхээр ингэж гэмтнүүдийг ингэж хөнөөдөг байжээ тэр үед. Тэгээд тэр гэмтнүүдийн хамт энэ амьд ариун гэм нүглгүй бурхан өөрөө хамт тоологдож ингэж өгсөн байгаа хэрэг. Тэгээд нүглийг нь өөртөө авч. За тэгээд энэ юуныхын талаар өөхөхтэй яасан талаар энэ нүхлийнхэн талаар бол энэ 53 дугаар бүлэгдэр бол өшөө бүр тодорхой байсан байна. Тэр тамлагдан зовсон боловч амаа нэгэв гэж. Тэгэхээр Есүсийг ингээд одоо алхаас өмнө зөндөө тамалсан байгаа байхгүй. Зодож, ташуурдаж, махыг нурж.
Тэгээд амаа нэгээгөө няслагдахаар хөдлөгдөх хурах шиг харгагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүү гэж. Тэгж бидний өмнөөс тарчиж зодуулж явахдаа урс дуграагүй. Болио би одоо өхөө болио гэж хашгираагүй байхгүй. За би хотлаа би бурхан биш ээ. Одоо намайг амьд үлдээсэй гэж хэлв. Яг тэр бурхан байсан. Тэр бидний төлөө зовх ёстой байсан учраас тэр бидний өмнөөс бүр шийдэмгийгээр тэр хүлд өөрийгөө тушааж амиа өхөл рүү асгасан. Тэгээд бидний өмнөөс тэр дуграагүй байхгүй. Тэгээд өөрөө яасан гэхээр ард түмэн гэмт үйлдэлийн маань улмаас цохигдож амьдын газраас тэр таслагдсан булшиг нь хүртэл буруутуудын хамт товлсон ч өөхөхтэй тэр яасан гэхээр баян хүнтэй хамт байв гэж. Баян хүнтэй хамт байсан гэхээр өкснийхэн дараа нь Аримати Йосеф гэж баян хүн өөрийнхөө булшинд тавьсан гэдэг байна. Тэрийн хүртэл зөгөлдсөн байгаа байхгүй. Тэр Аримати Йосеф гэж хүн төрөөгөө багт нь ямар хүний булшинд тавигдах вэ? Баян хүний булшинд тавигдана гэдэг. Бүр зөгөлдсөн. Тэгээд тэр хүчирхэл үйлдэггүй тэр аманда залмих худал хуураг байгаагүй гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таал байсан бөгөөд амиа тэр ялын тахил болгоос үрээн тэрээр үзнэ гэж. Өөрөөр хэлбэл ингэж үхэж амьснараа өөрт нь итгэсэн хүмүүс аврагдах хүмүүсийг тэр өөрөө харж байсан байхгүй. Тэгээд тэднээсээ өөрөө үзнэ гэж хэлсэн. Тэг ийм зовлонгоороо тэр гэрэл харна мэдлэгээрэн тэр хангалуун болон зөвхт нэгэн миний зарс олны зөвтгөн хилэнцгийг нь өөр дээрээ өгж үхнэ гэдэг ийм нарийн зөгнөлийг хэлсэн байна. Тэгээ энэ зөгнөл биелэгдсэн хамгийн гол нь гайхамшигтай биелэгдсэн байна. За тэгээд дараа нь түүнийг буцаж ирэх тухай ингэж үхээд амьсныхаа дараагаар дээш одсон бурхан дээш одохоос өмнө энэ бурхан өөрөө юу гэж хэлсэн гэхээр би энэ дэлхий дээр буцаж ирнэ хүн төрлөختнийг шүүх болно гэж. Түрүүний дээр Исаигийн тэр түрүүний видеонд харсан хүн төрлөختнийг эгүй шүүгээд нүгэлтнүүдийг тэр хотоос оруулахгүйгээр бүгдийг нь яллаад өөрт нь итгэдэг хүмүүсийг тэр өөрийнхөө хаанчлал хот руу оруулах тухай байсан. Тэгэхээр түүний буцаж ирэх тухай зөвхөн хараахан биелэг байгаа. Тэгэхээр тэр зөвгөндлийн тухай энэ 60 дугаар бүлгийн 2-оос 3 дээр нэлсэн байгаа. За тэгээд 60-ын 2-оос 3 дээр нь үзэгтэн газрыг харанхуй хүмүүсийг гүн харанхуй бүрхэн гэвч эзэн чиний дээр мандаж алдар нь чиний дээр үзэгдэнэ гэж. Эргэж ирээ түүний алдар түүний гэрэл бидний дээр мандаж гэрлэх тухай. Тэгээ үндэснүүд гэрэл рүү чинь ирж хаад мандах туяа руу чинь ирнэ гэж. Нөө итгэсэн улс үндэснүүд өөрөлдөө ирж байгаа тухай харж. Тэгээ хараага өргөн эргэн тойрно харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж хөгүүд чинь алс холоос ирнэ, хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ гэж. За түүний буцаж ирэх эрэлтэн дээр өөрт нь итгэсэн хүмүүс өөрлөө цуглаж ирэх тухай ийм зөвлөл бас байна. Тэгээ эзэн Есүс өөрөө яг энэ мөн үү гэдэг асуудал. Энэ Исая дээр гараад байгаа иш үзүүлэг. Тэгэхээр энэ иш үзүүлэг бол эзэн Есүс Христ мөн гэж бид итгэдэг. Тэгээ эзэн Есүс Христ өөрөө ч гэсэн Лук номын 24-ийн 44 дээр энэ өөрөө ингэж хэлсэн байдаг. Мосегийн хууль. За Библийн эхний 5 ном байна. За иш үзүүлэгчд тэгэхээр энэ Исаягийн иш үзүүлгийн номч л орж байгаа. Иш үзүүлэгчд. Тэгээд дуулал ном миний тухай бичсэн бүхэн бэлэгдэх ёстой гэж өөрөө үхээс өмнө энэ Есүс Христ хэлжсэн байна. Үхээс өмнө энэ бүх иш үзүүлэг хэлэгдсэн зүйлс, миний тухай яригдсан зүйлс яв цав бүгдээр нэг үрчлэн биелэгдэх ёстой гэж өөрөө хэлсэн. Тэгээд тэрийг өөрөө яг амьдралдаа биелүүлсэн байна. Тэр иш үзүүлэг яг тэр хүлээж байсан аврагч чинь би мөн гэдгөө тэр бүх иш үзүүлгийг амьдралаараа биелүүлээд харуулсан байна. Тэгээд Лук номын 24-44 дээр Есүс өөрөө ингэж хэлсэн байдаг. Тэр иш үзүүлэгчд бол миний тухай бичсэн. Тэр нь бол зайлшгүй биелэх нь гарцаагүй юм а гэж хэлсэн. За тэгээд эзний аврал та бүхэнд байх болтой. Тэгээ өнөөдрийн үгэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. За тэгээ хуваалцаж асуух гэрчлэх зүйлээ ярилцгаая.